За үндсэн хилцэж байгаа асуудалтай холбоотой нэг асуулт байгаа. За тэрний өмнө бас нэг төлөөлөгчийн хувьд саналаа хэлье. За 2020 оноос хойш нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгчөөр ажиллаж байна. За 5 дахь жилдээ нийслэлийн төсөв батлах, төсвийг хилцэх энэ одоо чуулганд сууж байна. Тэгээ анх удаа төсвөө бид нэр хэвлэлийн өмнө иргэдийн өмнө нээлттэй хилцэхгүйгээр одоо ямар ч хэвлэлгүй явдаг хороо бүлгийн хурал руу шилжүүлчих юм. Уг нь хотын дарга энд төсвөө танилцуулах гад, тайлбарлах гад ирэх 2026 онд Улаанбаатар хотод ямар том бүтээн байгуулалтууд хийх үү, ямар ажил хийх үгээд танилцуулах гад ингээд өөрөө ороод суудсан байхад ингээд хотын даргын ажлыг яриулахгүйгээр ингээд бүлгийн гишүүдийн ихэнх нь энэ төлөөлөгч нарын ихэнх нь санал гаргаад 2026 оны төсвийн танилцуулга хилцүүлгийг иргэдийн өмнө хэвлэлийн өмнө нээлттэйгээр хийхгүйгээр ингэж хаасанд бол төлөөлөгчийн хувьд би одоо маш их харамсаж байна. Тэгээ ийм байдлаар жил болгон ингээд төсвөө хэвлэлийн өмнө иргэдийн өмнө нээлттэй хилцүүлэхгүйгээр хотын даргын бодлогыг ингээд танилцуулахгүйгээр ийм хаалттай байдлаар хийвэл маш их харамсалтай байна. Би бол харамсаж байна. Тэгээ одоо бүлэг дээр, хорон дээр хилцэн. За зарим асуудлууд нь зарим төлөөлөгчнөр хороонууд дээр оролцохгүй. Энэ харьяа байгууллагын удирдлагууд суухгүй. Бид нар маш олон том төслүүдийг, том ажлуудыг 26 онд хийх гэж төлөвлөсөн байгаа шүү дээ. Энэ газар зохион байгуулалттай холбоотой ч гэсэн том төсөв тавьсан байгаа. Газруудаа чөлөөлөлөд төслүүдэд хэрэгжүүлнэ гэдээ ингээд тусгацсан байгаа шүү дээ. Энэ одоо сонин шийдвэр гарсанд харамсаж байна. Төлөөлөгчд маань одоо иргэдийг төлөөлж энд сууж байгаа. Тэгээ хуралдаа бүтэн суухгүй, хурал жоохон сунжраад ирэхээр л горимдий гэдгээ энэ төлөөлөгч нар болох хэрэгтэй. Бид нэр сардаа ганцхан удаа хуралд суудаг штеп. Ганц хурлаа яагаад эхнээс нь дуустал бүтэн төлөөлөгч нар болон нийслэлийн удирдлагууд харьяа байгууллагын хүмүүс бүтэн суужч болдгоо. Энд чинь бидний үүрэг штеп. Чадна итгэл хүлээлгээч гэж гуйж төлөөлөгч болчоод тэгээ одоо ингээд хамгийн чухал 26 оны төсвийг хилцэх гэхээр хотын даргаыг ороод ирсэн байхад яриулахгүй ингээ хаачдаг ийм одоо гормын санал гаргадаг ийм сонин хурал хийж байгаад бол би харамсаж байна. Би ийм хурал өмнө 5 одоо жил энд төлөөлөгчөөр суухдаа үзээгүй. За тэгээ одоо хилцэж байгаа асуудалтай холбоотой би хотын даргаыг байгаа учраас маш тодорхой нэг зүйлийг асууя. За төлөөлөгчийн хувьд ч тэр одоо тойргийн иргэдээс ирж байгаа гомдол саналууд өргөдлүүдийн ерөөсөө дийлэнх нь газартай холбоотой асуудал байна. За иргэд хандахдаа байгууллагууд хандахдаа юу гэж ханддаг вэ гэхээр та газрын албанд хилээд өгөөч ээ. Шийдүүлээд өгөөч ээ. Туслаач ээ гэж ингэж ханддаг. Тэгэхээр та бүхэн өөрсдөө одоо хуулийн дагуу, журмын дагуу өргөдлөө өгөөд саналаа хэлээд ингэж яваач ээ гэхээр одоо маш хэцүү байдаг. Тэгээ явахаар шийдэгдэхгүй байна. 2 жил, 5 жил боллоо ч юм уу. Тэгэхээр энэ өөрөө газрын албаны гаргаж байгаа шийдвэрүүд удаашралтай, иргэдийн хувьд одоо газартай холбоотой маш их асуудал иргэдийн хувьд, аж ахуйн нэгжийн хувьд нийслэл Улаанбаатар хотод бол байна гэсэн үг. За 07 га газраа авч чадаагүй хүмүүс их байна. Дээр нь одоо кадастрын давхцсан хүмүүс маш их байна. Олон жил амьдарчаад, ажиллачаад, бүтээн байгуулалт хийчээд тухайн газраа өөрийн өмчлөлтөө шилжүүлж авч чадаагүй байгаа иргэд байгууллагууд бас маш олон байна. Тэгээ шинээр газар хүсэж байгаа хүмүүс ч гэсэн маш их байна. Тэгээ энэ асуудлыг дүүргийн газрын алба руу хандахаар бид нар ямар ч шийдвэр гаргахгүй байгаа. Хот шийдвэр гаргана гэд. Хот руу хандахаар бас ингээд удаашрсан байдалтай. Тэгэхээр би хотын даргаас юу гэж асуух гээд байгаа вэ гэхээр та энэ 2026 онд энэ иргэдийн байгууллагуудын газартай холбоотой өргөдөл гомдол санал хүсэлтийг нэг талд нь шийдэх тийм арга хэмжээг аваад өгөөч ээ. За дээр нь дүүрэг эдгээр асуудлыг шийдэх тэр эрх мэдлийг нь эсвэл олгоод өгөөч ээ. Нийслэл хэрвээ энэ асуудлыг бүрэн өөрөө хариуцаад нийслэлийн газрын алба шийдэх бол тэрийг нь бас илүү хурдтай, илүү тодорхой болгоод өгөөч гэсэн асуулт бөгөөд санал байна. Оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Хотын дарга. За оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ орсон өөрчлөлтийн дагуу нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 007 га газрыг олохыг бүр мөсө хориглосон. Өөрөөр хэлбэл Монгол улсад энэ газар өмчлүүлэх тухай хуулийн
одоо хэрэгжилтийн үр дагаварт хийсэн одоо үнэлгээгээр инженерийн шугам сүлжээгүй ийм газруудад одоо иргэдэд газар олгосноос шалтгаалж өнөөдрийн гэр хороолол агаар хөрс усны бохирдол гэдэг энэ зүйл үүссэн. Тэгээд энэ 2023 оны 11-р сард улсын хурлаар гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын төвчрлийг бууруулах анхдагч хуулийн төсөл батлагдсны хамт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт давхар орж одоо 007 газрыг төвийн 6 дүүрэгт олгохыг бүрэн өсөн хоригдсон ийм шийдвэр хэрэгжээд одоо үндсэндээ 2 жил болох гэж байна. За энэний эерэг үр дагавар нь юу вэ гэвэл Улаанбаатар хотод дахиж гэр хороололт хэлэхгүй байх ийм боломж үндсэндээ бүрдсэн. За хоёрдугаарт энэ хуулиуд батлагдсанаас хойш нийслэлийн газрын албаны өөрийнх нь үндсэн стратеги өөрчлөгдсөн. Нийслэлийн газрын алба 1999 онд үүссэн. За үүнээс өмнө одоо 1990-ад оноос хойш газрын албаны чиг дүүрэг нийслэлээр одоо хавсраг байдлаар явж исэн. Энэ 30 гаруй жилийн хугацаанд би тоо андуураагүй л 450 мянган га газраас газар үндсэндээ одоо газрын албаны шийдвэр шат чатны засаг дарга нарын шийдвэрээр эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр ингээд олгогдсон. За бид одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тайлгнаж байна, хэрэгжилтийн, эрхчлийн төлөвлөгөөг танилцуулж байна. Бидний газар зохион байгуулалтын цаашдын одоо стратеги бол урд олгогдсон, төлөвлөлтөө олгогдсон бүх газруудаа эргүүлж, нөх холгууртайгаар одоо төвлөрүүлж одоо газрыг чөлөөлж нийслэл өөрийн мэдэлд авсан газраа хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар болон төр хувийн хвшлийн түншлэлээр олгож одоо газрыг эргэлтэнд оруулах түүндээс олсон орлогоо сүүлд сая 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан газар чөлөөлтийн сан гэдэг ийм зохицуулалт бий болсон. Энийхээ дагуу газар чөлөөлтийн сандаа одоо хөрөн мөнгийг төвлөрүүлэх, эргээд газрыг бусад газруудыг чөлөөлөх гэсэн ийм одоо мөнхийн эргэлдэж ийм эдийн засгийн үүрэг үүрэгтэй сантай болж байгаа. Тэм учраас 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө бүхэлдээ газрыг хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөх, нөх олгууртайгаар авах ийм одоо чиглэл рүү явж байгаа. За иргэдээс ирж байгаа газартай холбоотой гомдол маргааныг одоо нэг мөсөн бид нар нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр дараагийн ээлжид хуралдаан дээр бид нар та бүхэнд нэг яг нийт хичнээн өргөдөл гомдол ямархуу шатандаа шийдвэрлэгдэж явж байгаа. Шийдэгдэхгүй ямар асуудлууд байгаа гэдэг талаар та бүхэнд танилцуулгая. Энэ дотор хамгийн одоо хүндрэлтэй байгаа асуудал бол Монгол Улсын их хурлын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр давхцаж иргэд газар эзэмшсэн асуудлууд байна. Тухайлбал таны сонгогдсон Баянзүрх дүүрэгт Батлан хамгаалахын яамны мэдлийн газрууд дээр иргэд 0.7 газар хашаа байшингаа барьсан одоо бүр суурьшаад 20-30 жил болж байгаа тохиолдлууд байна. Батлан хамгаалахын яамны одоо Батлан хамгаалахын их сургуулийн хойтолд яг одоо тусгай хэрэгцээний газар дээр бүр тэр байтугай орон сууц гарсан барьсан юм зөрчлүүд байна. Сонгоны хайрхан дүүргийн 40-р хорооны нутаг дэвсгэр дээр хил хамгаалах ерхий газрын харьяа улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр иргэдийн одоо суурьшсан гэр хорооллын бүсүүд байна. Эдгээр нь одоо манай газрын албан дээр байгаа өргөдөл гомдлын баг дийлэнхийг одоо эзэлдэг. Энэ асуудлаар би улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаад аюулгүй байдал гадаад дуудлагын байнгын орооноос 2017 онд ажлын хэсэг гараад энэ тусгай хамгаалтаа давхцсан газрыг тусгай хамгаалтаас гаргах юм ажлын хэсэг маш олон удаа хуралдсан. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2023 онд засгийн газрын хэрэглэх газарт ажлын хэсэг сал дүгнэлтэд оруулсан. Одоо газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын барилга хотын байгуулалтын яамнаас уг асуудлыг шийдвэрлэхээр их хурлаар тогтоолын төсөл оруулсан тохиолдолд бид энэ газартай холбоо шийдвэрлэхээр байгаа. Өөрөөр хэлбэл бид дангаараа их хурлын тогтоол зөрчиж нөгөө суурьсан айлуудад газрыг нь одоо эзэмшүүлж өмчлүүлэх боломжгүй ийм маргаантай асуудлууд байгаа. За дээр нь бас шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд юу гэхээр иргэд хоорондын газрын маргаантай асуудлууд бол шүүхээр явах юм шатандаа явж байгаа. Бид
газрын албаны одоо дээр маргаан таслах комисс гэж байгуулсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах юм эрх зүйн зохицуул бий болоод бас 20 гаруй жил болж байгаа. Энийг бид нар одоо яг ном журмаар нь ажилуулахын тулд нийслэлийн засаг даргын 1-р урлагч даваатлагаар ахлуулсан газрын маргаан таслах комисс гэдэг ийм ушаа буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийдэг байгууллага тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За дээр нь дараагийн нэг бүлэг ийм маргаантай газрын маргаантай асуудал бол газрын эрхийн одоо доголдолтой. Өөрөөр хэлбэл 2003, 4, 5 оны үед ТАСИС олон улсын байгууллагын одоо санхүүжилтээр анхны газрын кадастрын зураг хийх үед тухайн үед газрын тэр газар дээр нь тухайн үед зүгээр амьдарчсэн айлын нэрээр газрын мэдээллийн санг бүртгэлжүүлсэн. Ингээд нөгөө иргэн нь олддгүй сүүлд газрыг яг одоо эзэмших эрх үүссэн хүн дээр нь нөгөө мэдээллийн сангийн зөрүүтэй байдал үүсэж байгаа. Энийг бид нар нөгөө иргэн өөрөө натратын байгууллагад гарын үсгийн баталгаа гаргаад үүнтэй холбоотой маргааныг өөрсдөө эрх зүйн үр дагаврыг хариуцна гэдэг ийм одоо баталгаа гаргаж ирсэн тохиолдол бүрт нь манай газрын харилцааны алба эдгээр мэдээллийн санд өөрчлөлт оруулах замаар эрхийн асуудлыг нь шийдэж байгаа. Би өөрөө бас дүүрэг орон нутагт яг энэ чиглэлээр ажиллаж исэн хүний хувьд хар улам бид нар шийдвэрлэх явцын ээж тохиолдолд газрын албан эрхийн мэдээллийг ороод долгон ерөөсөө хурал дээр байгаа дээр нь эрхийн зөрчилтэй юм